Нас орсон хойноо олон мянган хүнийг аварсан Рэйчел охины сэтгэл хөдлөм түүх. 9 настайдаа хорвоог орхисон Сэтлийн Рэйчел Бэквит охины эмгэнэлтэй хэрнээ сэтгэл хөдлөм түүхийг танд хүргэе. Түүний сүүлчийн хүсэл нь олон сая хүнийг буйны үлсэд гараа сунгахад нөлөөлж чаджээ. 9 насныхаа төрсөн өдрөөр тэрээ тоглоом хүүхэлдээ дааш нь зөвмөө ганган шаахаа хүсээгүй юм. Харин оронд нь тэрээр бэлэг авах мөнгөө инэрлийн ус хэмээх буйны байгууллагад хандуулахыг гэр бүлийнхнээсээ хүсжээ. Энэхүү буйны байгууллага нь унтны усны гачигдaltaй ядуу буурай улс орнуудад хандив туслалцаа үзүүлдэг юм. Түүний төрсөн өдрийн хүсэл нь Этиопийн ядаж 15 хүүхдэд цэвэр усыг нь авч өгөх $300 цуглуулж туссанд хандварлах байв. Рэйчел охин хандивлагчдад зориулсан тусгай хуудас дээр би 2011 оны 6 сарын 12-ны өдөр 9 нас хүрэхдээ дэлхий дээр хэдэн сая хүүхэд 5 нас хүрэхээс өмнө нас ордог гэдгийг мэдсэн юм. Яагаад гэвэл тэдэнд ундны ус хүрэлцдэггүй болохоор тэр. Тиймээс л би төрсөн өдрөө урьд өмнөхөөсөө огт өөрөөр тэмдэглэхийг хүссэн юм. Намайг таньдаг хүн бүхэн төрсөн өдрөөр маань бэлгэнд мөнгө өрхийн оронд тэдгээр хэцүү амьдралтай хүмүүст туслах мөнгө өгөөсэй гэж хүссэн хэмээн бичжээ. Бяцхан охин $300 цуглуулахыг хүссэн боловч $220 л цуглуулж чаджээ. Тэрээр их сэтгэлээр унсан боловч дараа жилийнхээ төрсөн өдрөөр илүү их мөнгөтэй болно гэдэгтээ итгэж байсан тул өөрийгөө тайвшруулж эх жил илүү хичээх болно гэж ээждээ хэлсэн байна. Харамсалтай нь энэ явдлаас сарын дараа 2011 оны 7 дугаар сард эмгэнэлт явдал тохиолдож хорвоод цөөхөн мэндэлдэг сахиусан тэнгэрүүдийн нэг гэлтэй Рэйчел Бэквит охин дараагийн төрсөн өдрөө үзээгүй юм. Тэрээр зэрэг мөргөлдсөн 15 автомашины нэгэнд сууж явжээ. Ослоос хэд хоногийн дараа түүнийг ямар ч найдлагагүй хэмээн туслын аппаратнаас салгаж салах ёс хийжээ. Машины мөргөлдөөний үеэр түүнтэй хамт явсан ар гэрээхний нэгэн ч азар амь өргөдөөгүй байна. Охины амь өргөцсөн талаар мэдээлэлтэй хамт түүний сүүлчийн төрсөн өдрийн гайхалтай хүслийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд телевизийн мэдээгээр дэлхийн өнцөг болон бүрт цуурай мэт тархсан байна. Түүний талаар мэдээлэлтэй болсон дэлхийн олон мянган хүн охины сүүлчийн хүсэлд нэмэр болохоор баг багаар мөнгө хандивлаж, инэрлийн ус буйны сангийн түүхэндх хамгийн далаацтай үйл ажиллагааг өрнүүлжээ. Асар богино хугацаанд 1 сая гаруй доллар цуглаж, цаашид ч сангийн хөрөнгө өссөөр байлаа. Цугларсан мөнгөөр цэвэр усны гачигдалд орсон нийт 600 мянган хүний амийг аварсан байна. Ийхүү охиныг насаараад 1 жил өнгөрөхөд ээж эмээ өвөө нь Этиопид ирж охиныхоо туслахыг хүссэн хүмүүстэй уулзаж биелүүлж чадаагүй хүслийг нь гүйцэлдүүлжээ. Охины мөрөөдөл биелж Этиопийн 143 тосгоны 37 мянга гаруй иргэд ундны устайгаа залгасан байна. Үнэхээр сэтгэл хөдлөм үйл явдалд нулимс унахгүй байх аргагүй байлаа. Рэйчел бол үнэхээр юр бусын сайхан сэтгэлтэй хүүхэд байжээ. Тэрээр үсээ 2 жудаа урт ургуулж дараа нь 2 жудаа тайруулж байгаад химийн эмчилгээнд орохын тулд халдслуулсан хор тавдартай хүүхдүүдэд бэлэглэж байжээ. Нас орсныхаа дараач гисэн түүний нэг эрэгтэн яаралтай тусламж хэрэгтэй байсан нэгэн хүүхдийн донор эрэгтэн болсон байна. Хорвоо дээр үлдээд бутсан тэнгэрийн сахиусан тэнгэр Рэйчел Бэквит охины түүх танд амьддаа бие биенээ хайрлах хэрэгтэйг ухааруулах байх. Бурхан магадгүй ийм сахиусан тэнгэр энэхүү нүгэлт хорвоод амьдрах ёсгүй гэж үзээд түүнийгээ буцааж авсан байх. Ямар ч тач түүний богинохон амьдралдаа хийсэн бүхэн олон хүнд сайхан сэтгэлийн гэгээг үлдээжээ. Энэхүү түүх таны сэтгэлийг хөдөлгөж, зовж зүдэрсэн хүмүүст туслах хүслийг багч гисэн төрүүлсэн гэдэгт итгэлтэй байна. Таалагдсан бол бусаддаа түгээж комент бичээрэй. Баярлалаа.